Казахстан улсын нийслэл Астана хотыг зорьсон. Сайн байцгаана уу? Монгол улсын ардын дулааны шгшээ багийн тамирчид бүгд найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотод зохион байгуулагдах дэлхийн цомын ээлжид тэмцээний зорингын замдаа гарan явж байгаа влог болон тэмцээн зохион байгуулагдаж байгаа үйл явцуудыг тэрэгдээс нь үргэхээр миний би ингээд влогоор та бүхэнд мэдээллийг шууд дамжуулж байгаамаа. 2025 оны 9 сарын 29 өдөр Улаанбаатар хотоос уулзсан. Тэгээд замдаа гоё дүрснүүдийг төвөөд та бүхэн үзээсээ шимтээсэй гэсэн ингээд гоё бичлэгнүүдийг хийж байгаа. Тэгээд замдаа сансар дээр тур саатаж хоолнд орцгоосон. Тэгээд хоолнд орох зураа хөгжилтэй өмчүүдийг би ингээд дүрчүүлээд влог болгосон. Нэг юм үйл явдал тохиолдсон. Хоол авахт болгонд миний хоол хамгийн сүүлд ирсэн. Бараг бүгд хоолоо идэж дуусчихад миний хоолоод бүгд хоолоо идсэн дараа мэдээлэл цаашаа замдаа гарцаасан. Гол устай газар нэг гоё байгальтай газар болгоно. Аагийн маань зогсоод бид хэдийг алжаалаа тайл ингээд энерги төв гоё мэдрэмж авгээд зогсоод агаар юм солиулж байсан. Тэгээд мэдээж цаашаа замдаа гараад гол тамгаас цаашаа нэг 100 км гарan яваад Шихийн богд хариханд овоо байдаг гэсэн тэнд хүслээ шинэ бэлдэг гээд тэгээд тэрнээс бүгд хүслээ шинж авах би бас туршилт өгж байна. Тэгээд манай найзуудын маань хүсэл биелээд бүх дэлхийн цомын оргууд болоосаа гэж хүсэн ярив. Тэгээд мэдээж манайхан гоё хөгжилтэй залуус байгаа. Хаягийн маацсан. Ийм болгонд би төгсөөд идэвэл гоё влогонд шингээгээд явах болно. Ханууд чих маань бүр мөн чих залбирсан да. Мэдээж намайг явж байгаа хавууд манай багийнхан гой зурнуудтай болж байгаа. Багшаагийн хоёр маань бид бүгдээ байгаа. Тэгээд мэдээж цаашаа замдаа гарсан. Явсаар байсан. Тэгээд ховдод орж ирээд ховдод манай хос хоёр гээд хамтрагчийн маань хан бидний хоолоор байсан баа. Манай бас тавлаастай угаасаа хол замд явж байгаа юм чинь тань мэдээж. Тэгээд том утгагүй бидэд хоолнд орсон. Хоол үнээр амтаа хоол байсан. Хоолоодоос хасахтай байлаа. Тэгээд мэдээж 5 минутын дараа хоол идэж дуусныхаа дараа бүгдээ ховдоо миний төгтөл байд зургаад харуулчаад цаашаа замзаа харсан. Баян үлгийн аймагт бараг шөнө 1 цагийн үед орж ирсэн. Тэгээд бүгд манад очиод амарцгаасан. Тэгээд влог маань таалагдсан бол лайк дарж фоллоу хийгээрэй. Анхны влог байлаа. Дараагийн дугаараараа уулзцгаая.